Монголын татврын алба цахим тайлангийн системээр дамжуулан татвар төлөгчийн бүртгэл, түүний өөрчлөлт, татврын тайлан хүлээн авах, татврын ногдуулалт зэрэг 48 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Та бүх төрлийн татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвар хооронд суудхан тооцоолох, буцаан авах хүсэлт гаргах, хууль заасан хүнтэн үүсэх шалтгааны улмаас тайлан хоцроосон бол нотлох баримтын хамт хүсэлт илгээх, татврын тодорхойлолт хэвлэн авах зэрэг үйлчилгээг авах боломжтой. Мөн таны татврын боловсрол зориулж, татврын хууль тогтоомж болон татврын цахим үйлчилгээтэй холбоотой сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг 12 төрлийн 173 заавар хичээлийг Монголын татврын албаны YouTube сувагт байршуулсан болно. Танд өөр шаардлагатай байгаа сургалтын сандаа Монголын татврын албаны цахим хуудасаар дамжуулан хүргэх боломжтой. Татвар төлөгч та хүсвэл өөрийн биеэр харьяа татврын албаны нэг цэгийн үйлчилгээнд хандан зөвлөгөө мэдээлэл авч болно. Мөн татврын хяналт шалгалтанд хамрагч байгаа тохиолдолд татвар төлөгч нь санхүүгийн баримт бичгээ татврын хяналт шалгалт хийх байцаагчид хүлээлгээ өгнө. Та татврын албанд бичлэн очихгүйгээр 1812-88 тусгай дугаард хандаж мэдээлэл зөвлөгөө авч гомдол хүсэлт гаргаж болно. Татврын албаны хэмжээнд 39 татврын байцаагч танд үйлчлэх ба шаардлагатай тохиолдолд автомат хариуцлагчдаас мэдээлэл авч санд хүсэлт үлдээж болно. Мөн Монголын татврын албаны пэйж хуудас болон цахим хошуудангаар та хандах боломжтой. 2023 онд бид 320,188 татвар төлөгчдийн дуудлагад зөвлөгөө мэдээлэл өгч, мэдээлэл авахар холбогдсон 4,089 татвар төлөгчтэй иргэн холбогдож ажилласан. Утсаар болон засгийн газрын 1111-д төвд гаргасан татврын үйлчилгээ болон татврын улсын байцаагчтай холбоотой 30,567 өргөдөл гомдлыг харьяа татврын албан шилжүүлэн үүнээс 30,141 өргөдөл гомдлыг шийдвэрсэн байна. Монголын татврын алба цахим татврын алба болох зорилт тавин ажиллаж байна. Татвар төлөгчдөө татврын албанаас үйлчилгээ авах явцад албан гаргагчийн ёс зүйгүй харьцсан тухай мэдээллийг татврын ерөнхий газрын 1812 дугаарт татврын албаны үйл ажиллагаанд хүнд суртал, авилга, ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд авилгатай тэмцэх газрын 110 тусгай дугаарт хандна. Авилгын эсрэг нэгдий.